Нэмэлцэг нэвтрүүлгийн шинэ дугаарт тавтай морил аваргын төлөө хөрсөлтөнд одоо 4 баг үлдсэн. Хаан шонхрууд, хасын хөлгүүд, сэлэг бодонгууд, SG Apps. Өдөр ирэх тусан бид финалийн зурвалд улам ойрцоор байна. Ингээд шинэ дугаартаа хамтдаа орцгоё. Шинэ дугаарын онцлог тоглолтоор бид SG Apps болон сэлэг бодонгууд багуудын зурлалын дөрөвт тоглолтыг онцлож байна. Хоёр дараалан ялагдал амсаад байсан мичнүүд хэрвээ энэ тоглолтод хожигдсон бол бодонгуудад 3-1 гэсэн маш том давуу талыг өгөх байлаа. Гэсэн ч тийм зүйл болсонгүй. Apps тоглолтын төлөвлөгөө сайн. Тооцоолол нэгт гарч тоглолт эхэлсэн цагаас холын шидэлтээр бороо оруулж байлаа. Эхний хагас Apps 10 холын шидэлтийг оновчтой болгож аркны араас 30 оноо цуглуулсан. Тиймдэж 14 онооны тэргүүллийг олж авсан. Эцэстээ энэ онооны тэргүүлэл огт ойртолгүй явсаар 12 онооны зөрүүтэй буюу 84-72 харьцаатай SG Apps цувралыг 2-2 болгон тэнцвэрлэлээ. Энэ хожлыг авахд мичнүүдийн бүрэлдэхүүнээс 4 тоглогч 10-аас дээш оноо авч Jordan Harris 19 оноо, 6 самбар 5 дамжуулалтаар бага тэргүүлжээ. Харин бодонгуудаас Jaden Scrub 28, DeMarcus Cousins 13 оноо авсан ч энэ хангалттай байсангүй. Одоо хамтдаа тоглолтын таймыг хүлээн авч үзцгээе. Таалганаас үлзий өршөхөөр төлхөө тоглолтыг эхлүүлэх юм болоо да. За энэхүү цувралын 4 дахь тоглолтын эхний тоглолтоо SG Apps-аас ирэхээр боллоо. Багийн ахлагч үлзий өршөх Jordan Harris өмнөх тоглолтод ердөө 4 оноо авсан Harris-ийг тоглооны оролцогч цөөн байсан. За голд төлгөөнөр бөмбөг дамжсан үлзий буцаж аваад Бекнер өдрөөс төлгөөнд татгуулсан дэлгэрний эсрэг баруунда яваад орсон. Тоглолтын онооны сэлхийг хагалсан. Harris-ийг бол оноо багаас нэрээс нь тоглосон тоо чигцэн байлаа да. Саруул дараад орсон дотлогоо алдсан мөнх хоёр сувсул байна да. Хошоо алхаад 3-аас шидсэн мөнх хоёрын шидэлт амжилттай. Үлзий өршөх эсрэг бөмбөг дуудсан да. Шахаад явах боломжтой. Сандлын татсан ямар мэдрэмжтэй хамгаалт вэ? Бөмбөг таслагдлаа. Үлзий өршөх нэг эсрэг гуруулаа гарч ирсэн Jordan Harris Жавчнаас шидсэн 3 онооны шидэлт амжилттай болсон. Танаар дөөрхөн байгаа. Ананд буцаад тулга руу гаргасан тулга Ижисүгийн эсрэг 3 оноо шидэлт зориуллаа. Хоёр дахь шидэлт. Хоёр дахь атсан James Carnick. Самраас аваад Эрдэнэ уршаа бүтэн талбайг туулсан дамжуулт эзэндээ ирсэн мөнх төвшингээ довцгоо амжилттай. Зөвлөгөө хамгаалж байгаа да. Нэг баг тамтаа тоглож байсан тоглогч доор өгсөн ямар гол амжилт вэ? Carnick-ийн төгсгөл амжилттай болсноор 1-р үеийг хааж байна. Мөнхтөг тоглооны ер нь идэвхтэй бүс рүү бол орж чадсангүй. Тоглооны цаг дуусч байгаа Harris сүүндээ алхаад явуулсан Jordan Harris. Гоё шидэлт байлаа. За дамжуулт дээр Jordan Harris хүрдсэн бөмбөг таслагдсан. Jordan Harris уршаа ганцаараа гараад ирсэн цайрган дээрээс хүчтэй төгсөглөө. Нэг эсрэг хоёулаа ч юм уу гуруулаа тогтмол гарч ирж чадаад байна. Harris тулуй маш том зай байсан. Батагийн тулуй 3-аас Ийж гэсэнтэй. Бүртэлбэр өнжөөрөд үлзий өрших step back 3 онооны шидэлт цагаар гомжээ. Болоод байгаа. Төвшин эргээд үлзий өрших гэсэн ямар гоё сударч ба. Ердөө нэг гэн дамжуултаар сударчлаа үлзий өрших. Jordan Harris зааталсан мөнх төвшин нэг илүү дамжуулт үлзий өрших сударсан ягмар сүрэнгийн үлзий өрших 8 оног дараалж авлаа. Cousins Harris дүндэр хамгаалтыг хийж байгаа. За Батбаяр дэлгэрний мэлсаны араа шидсэн дээ. Наран гэрлийн Батбаяр. Harris Ямаран дамжураа төлгөөнийг их гой судлаад өгсөн. Гавгийн төлгөө найдвартай дуусглаа. Ирсэн загт өмнөх тоглолтуудад хийжсэн хамгаалт сайнх бол дүлгөөн доор Carnick татгуулсан James Carnick алдаатай. Яска бих таархан дамжуулт бөмбөг алдуулсан Jordan Harris. Нийслэлийн цаг. Jordan Harris гоё иргсэн дамжуул James Carnick цоолгой төгсгөл онооны зэрэг 18 боллоо. За болох талбайгаас авсан оноо бид бүхэнд харагдаж байна. Эсрэгээр 3 оноо шидэлт бас асар ол зөрүүтэй байгаа. Jordan Harris түүнийг чигсэн батлаад өглөөдөө. Scrap дараад орсон Jordan Harris-ийн удаас алдаатай тоглоогоо орууллаа. Нэмж шидэлтийг үүсгэнэ. За мөнх төвшин заслаан дуудсан мөнх хоёр аваад шууд явуулж байгаа юм байна. Мөнх хоёрын 3 оноо шидэлт амжилттай болж байна. Тоглооны секунд дахиад 14 өсөө эхэлнэ. Scrap зай гарцсан Scrap 3-аас Сэргэлэн Баатарын слоо найдвартай боллоо доо. 3 секунд үлдсэн үлзий өрших шидгөөсөр аргагүй болсон. Үлзий өрших шидэл цайрагт оржээ. Боломжтой боллоо. Тулаг за өндөр хамтлагч хойлон очсон бөмбөгийн шидэлт Батбаяр хангалттай орон зай үүссэн. Батбаяр зөрөө тариуг нь өглөө. Үлзий өрших Каргинстаныг авч ороод задлсан мөнх хоёрын тоглолтод 3 хийсэн байгаа штэ. Мөнх хоёр 4-г унаглаа. Үлзий өрших мөнх хоёр
Мөнх баяр хүнд байдлаас төгсгсөн дээдлигийн 2 удаагийн авраг Мөнх баяр хувийн 15 дахь оноо авлаа. Долдогоо баг зэрэг саармагчилсан дамжуулт төгөлдөр дээр ирсэн төгөлдөр ямар гоё алхамт бай. Сидвазмын төгөлдөр. За бариад дуусчих юм байна. Төлөвөө бол ямар нэгэн довтлогоо хийхгүй юм байна. За энэхүү үзэгчдээ SJFS баг 84-72 ярцаатай цувралын 4 дахь тоглолтод ялж байгуулснаар 2-2 болж тэнцэж байна. Сэлэн бодонгууд SJFS багуудын тоглолт яг юу болов? Хамтдаа аналистуудаас тодруулцгаая. За шал өөр тактикаар тоглосон. Тоглолтын голоор ижлүүлэлт бид хоёр бас хэлсэн. Зооны хамгаалтаас нь ер нь гарч юу авах вэ? Үр дүнтэй тоглоомнуудаа хийж чадсангүй. За тэгээд мэдээж гол тоглогч Scrap дээр 2 хүн очиж байгаа нөө. Scrap-аас маш эрт бөмбөгийн салгууллаа. Тэр моментод даблцсан нөхцөлийг хин нэгэн суларсан байдлаар үр ашигтай ашиглаж чадсангүй л гэж хэлээ да Монгол тоглогч нар. Тэгээ Scrap-ыг одоо half court буюу хагас талбайд дабл хийж прессинг хагас талбайд прессинг хийгээд байхгүй бүтэн талбайд биш. Бүтэн талбайд прессингийг хагас талбайд прессингийг хоёр ер нь бол шал өөр. Бүтэн талбайд прессингийг бол заалж гараад илүү давуу тал гарах бол хагас талбайд прессинг хийчихээр хамгаалах боломжтой байхгүй. Тэгээ Scrap-ыг дабл хийж эвгүй пасс өгүүлээ те. Бөмбөгийг аваад. Тэгээ өшөө нэг юм байгаа. Scrap-ыг эвгүй шидүүлсэн 3-аас. Тэгээ шидснийхэн дараа бүгд аюусаа хашаад 2 тогломжийг өгөөгүй. Энэ Мошогийн оролцоотой холбоотой байхгүй. Эрдэнэ жоохон гарсан. Гэтэ зүгээр үлзийг амраах үүрэг оройлтойгоор. Талбай дээр Мошо байгаа цагт бол одоо юу гэдэг гай эрдэнэ ч юм уу эрднийг төр зүр болиулъя гэж үтсэн байж магадгүй эдний төлөвлөгөө. Тэр нь үр дүнгээ өгж байгаа байхгүй. За мэдээж сайн тоглолоо. Ялангуяа тэгээд цаг дуусах мөчүүдэд тийм ээ сайн тоглолт үзүүлээ. Гэхдээ ер нь Сэлэнг Бодонс баг өөрсдийнхөө бас боломжуудаа бол их дутуу ашиглалаа. Оноо 2 дахь одоо өөрсдөө зооны хамгаалт авсан. Зооны хамгаалт бол нэг хэсэгтээ бол үр дүнгээ өгсөн. Тэр хэмжээгээр бөмбөг тасалсан. Чөлөөтэй урагшаа явсан. Тоглогч нар өөрсдөө одоо 10-аас доошо бараг 7-8 болцсон нөхцөлд 2 дараалаад алдчихлаа. Ер нь бол өөрсдийн тэр нэг төвлөрөлт бол маш муу байна. Эбс сайн шидсэн. Энд маргахгүй. Гэхдээ эсрэг баг өөрсдөө зохион байгуулалтгүй довтлогоо хийгээд хамгаалалт нь орох юм бол ямар ч баг өөрсдөө зоригтой довтлогоо хийн. Тэрийг л хийлээ дуусгалаа. Тийм ер нь бол эндээс харахад биш үү? Бодонсын довтлогоо хит Cousins Scrap хоёроос хамааралтай болчих. Тийм гот Cousins бас нэг муу өдөртөө ч юм уу Scrap-ing хязгаарлаад байгаа нөгөө хэд нь яг нэг тийм ритмгүй, формгүй байдаг байхгүй. Нөгөө хоёроо хараад тэр хоёрыг харахгүйгээр довтлох хэрэгтэй. Мөн тэгээд тэр Огийн хэлдэг 2-3 бүсийн хамгаалт биш үү Бодонсын. Энэ яг уу ажилласан байж болно. Гэхдээ энэний эсрэг аюул болон 3 оноо шилдэд орлоо шүү дээ. Тэгэхээр энэ бас жоохон аз туршсан зүйл байлаа. Тэгээ ерөнхийдөө бол ингээд агуулгаар нь харахад бол Эбс сайн бэлдэж орж ирсэн байна. Одоо Бодонсын 2-3 бүсийн хамгаалтыг эсрэгч сайн бэлдсэн байна. Scrap-ыг яаж хязгаарлах уу гэдгээ сайн бэлдсэн байна. Тэгээд бүтэн талбай дээрч одоо 1-2-2 прессинг хийж үзлээ. Хагас талбай дээр 3-2 зон тэм гутаас урагшаага хагас талбайд прессинг хийлээ. Тэ? Тамирчсан ч гэсэн айгүй мотивацтай орж иж байгаа харахгүй шүү дээ. Хожигдсон баг тэ? Бүхнээ тавьж тоглолоо. Тэгээд бүх төлөвлөгөөрүүд нь бол хэрэгжлээ. Ер нь бол бас эхний хождог тоглолтын дээр бол яг Scrap дээр ингэж очиж даблдад очиж бөмбөгүүд салгасан. За яг Scrap бол бас нэг зарим нэгэн нөхцөлд эвгүй байдал бөмбөө өрөөд байгаа л үнэн. Тэр бол үнэн. За яг энэ моментод яагаад энэ гэхээр ерөөс ур чадвартай тоглогч учраас гээд нөгөө туслах багийнхан тоглогч нь хол зайд ч юм мэдээж нөгөө баг маань зөв хамгаалт болж. Яг зүгээр миний бодож байгаа үнцгийг гэхээр яг тэр нөхцөлд одоо Scrap-аас гарч байгаа пас хизээж төв рүү очихгүй дандаа нөгөө яг хамгаалтад таарж байгаа одоо эсрэг баг яг зөв хамгаалт хийж байгаа учраас дандаа гадагшлуулсан пассуудыг явуулаад байгаа байхгүй. Тэгээд буцаад намжаагаал. Тэгээд энэ моментод буцаад Scrap бөмбөг очих магадлал бас бага. Нөгөө тоглогч нь аваад тоглолч гэдэг нь тийм моментууд их байна. Түрүүчийн тоглолтоос ялгаатай зүйл нь Эбсийн 2 легонд маш сайн үзсэн. Тэг яг одоо ингээд легонрууд шүү дээ тий. Тэгээд монголчуудаас илүү байх хэрэгтэй гэдэг үүрэг оройл ухамсарласан байна. Тэгээ өнгөрсөн тоглолтоос одоо авсан одоо
Apps-ийн өнгөлтөн тоглолтноос авсан юм юу гэх юм бол scrap дээр 1-2 удаа double идчихвэл scrap бөмбөгөө алдсан байхгүй. Тэрийг одоо яг видео үзээд анализ юм удаа окей. Scrap дээр double хийж үзье гэж байсан байж магадгүй. Хоёрдугаар үлзий орших. Өнгөрсөн тоглолтын тэр 3 дугаар үед нэлээд сайн шийдсэн те. Тэр сэтгэл зүгээ өнөөдөр авч орж ирсэн байгаа байхгүй юу? Тэг өшөө би энэ шүүгчрийг бас хармаар байна. Өнөөдөр юу гэх юм бол оноо нэлээд ойртоод Казансныг дайрсан шүү дээ. Тэгэхээр тэн дээр аягүй зөрөгтэй довтлооны алдаа үлээж байгаа байхгүй юу? Довтлооны алдааг ер нь бол бид нар бас зарим үед нэлээд ахиу үлээгүй зүгээр юм шиг харагддаг. Тэрийгээ ч гэсэн өнөөдөр бол аягүй сайн хийгээд тоглолтоо бол аягүй сайн контроллоо гэж харж байна. Өнгөрсөн 7 хоногийн онцлог тоглогчоор бид энэ цувралын гол баатруудын нэг J Scrub-ыг нэрлэж байна. Учир нь тэр байр цувралын 3 дахь тоглолтод гайхалтай байж багтаа ялт авчирсан юм а. Түүний шилдэг тоглолт болон ярьцлагыг үзээ дараагийн хэсгээр эргээд уулзъя. Сэлэн баасагийн тоглож Scrap-тай таапны гоолж байна. Jay, your thoughts on the game? Man, I love this team. Man. We battle, we fight, we stay together, we stay connected through the ups and downs. It's just the definition of a team. Энэ багийн нэг өчсөн шүү дээ. Энэ хожид тэр чухал. You know what I'm saying? We all feel like we should be up, but the circumstances is 2-1. We just roll with the punches. Хамгийн чухал зүйл бол 2-1 болох байсан. Миний эзнэр надад гайхалтай баг байна, гайхалтай дэмжигчд байна. Just keep going. Энэгээр үргэлжлүүлэхийг хүсэж байна. Тоглолтоос тоглолт нэрхэн мотивейт авч байна. Энэ залуусл надад гол ирч хүчийг өгж байгаа. Өдрийн бүх мөчөд хамт байгаа. Энэ бүх надад мотивейт өгж байгаа. Сэлэн баасагийн тоглож Scrap-тай та бүхнийг уулзууллаа. Өнгөрсөн 7 хоногт хэн юу ярив? Хожил бүр цувралыг шийдэж болоход сонирхолтой тоглолтуудын ярьцлагыг хүлээн авцгаая. Хагас шигшээ цувралыг тэнцвүүлсэн маш гайхалтай тоглолт боллоо гэж харж байна. Тэгээд тулгын хувьд бас өнөөдөр 23 оноог авч маш гайхалтай тоглолт үзүүллээ. За тоглолт өнөөдрийн тоглолт хэр хүнд болов? Мөн дээрээс нь өнөөдрийн тоглолтод Cousins тоглоогүй байсан. Тэгээд хоёр импортын зураг бас нэлээд байсан баг. Энэ тоглолтын талаар ярил. Маш их баяртай. Тэгээд энэ юм Хосе коучтой баяр хүргэе. Баярын минь төрсөн өдрийн минь өнөөдөр 55-наас үрж байгаа. Бид нар өглөө митинг дээр яриад багаараа багштай дасгалжуулагчтай төрсөн өдрийн бэлэг барьна гэсэн ганцхан бэлэг нь энэ хожил байсан. Бид нар хожил авч чадлаа. Энэ тоглолтын ер нь арга барил юу байв? Мөн дээрээс нь тулгын хувьд бол яг Өдөрлийн тулга, плей-оффын тулга, хагас шигшээ тулга маш өөр байна л та тий. Яг юу чамд ийм хүчийг өгөөд байна? Яг тоглолт эхлэх өмнө яг юу бодож гарч ирж байна? Тэгээ плей-офф бол ямар ч ялангуяа semi-final бол тамирчин хүний хувьд, мэргэжлийн тамирчин хүний хувьд хамгийн өндөр тайз гэж бодож гарч ирж байгаа. Тэгээ маш их талархалтай. Баяр хөөртэйгээр гарч ирж байгаа. Тэгээд юунаас хүч авч байгаа гэхээр ямар ч байсан далдын хүчийг тэр өөрөөсөө тэр том зүйлээс тэр хүчийг авч байгаа гэдэгтээ итгэж байгаа. Тэрэндээ маш их таалархаж байна. Юуны өмнө баярын мэнд хүргэе. Өнөөдөр бас баярын өдөр гайхалтай хожлыг авч чадлаа. Өнөөдрийн тоглолтод яа Миллер тоглоогүй, ер нь багаараа хэрхэн нөхөж тоглолоо. Өнөөдрийн тоглолтод ер нь бид эдний ярьж орж ирсэн юмнууд бүгд хэрэгжлээ гэж харж байна. Тэгээд дээрэс нь хамгийн онцлог зүйл нь зүгээр багаараа яг сайн нэг хүн шиг хамгаалж чадлаа. Тэгээ магийнхаа яг хамгаалтын систем дээр яг нэг хүн шиг ажиллаж чадлаа гэж харж байна. Асуултууд багийн үед энэ үргэлжлэл нэлээд ачаалттай байгаа. Мөн дээрээс нь гисэн эдэж бас плей-оффын 1-р шатыг 4-0-оор маш амжилттай дуусгаж бусад багаасаа төрүүлж бас амарч чадсан. Тэгээд урт хугацаанд амралт байлаа. Тэгээд энэ хэрхэн багаараа нөхөн сэргээлт хийж чадваа. Яг хоо тэгэл recovery
одоо сайн амрах, сайн идэх нөгөө өөрсдөө тамирчин болгоны хувь сахилга батаас шалтгаалж байгаа болохоор тэгээд энийг бол манай багийнхан бас хангалттай сайн барьж байгаа гэж бодож байна. Тэгээд тэр тулаад ч гэсэн одоо хүртэл ингэж иймэрхүү төвшөнд явж байгаа л гэж бодож байна. Өнөөдөр манай багийн хувьд бол маш чухал тоглолт байлаа. Мэдээж 2-1-ээр хожигдж ирсэн. Гэтэ яг цуврал одоо дөнгөж ахаад эхэлж байна. Ахаад 2-2 тэнцлээ. Дараагийн тоглолтод улам илүү хүчтэй орж ирнэ. Сүүлийн 2 тоглолт дараалал хожигдламсаад байсан шүү дээ. Багаараа ер нь юу ярилцаж юу илүү сайжруулж гарч ирвэ? Мэдээж яг 2 тоглолт дараалал хожигдсон жоохон хүн цохол болсон. Гэтэ манайх ч гэсэн ялгаагүй нэг тэгээр илүү явж ирсэн. Айл дараа нь 2 ялаад манайх нэг одоо 2-1-ээр хожигдчихсэн. Ямар ч ялгаа байхгүй. Тийм л ер нь бодлоо орж ирсэн дээ. За дараагийн тоглолт нэмжсэн. За баярлалаа. Өнгөрсөн 7 хоногийн шилдэг довтлохоо хамгаалтууд танд хүрэхэд бэлэн боллоо. Эх 7 хоногийн шинэ дугаараар иргэн уулзцгаая. Баяртай. Төлөв үзэж чадсан Батуйг 3 онооны шийдэлтэнд оновч болсон. Бүгний төлөв тэмцэл. За гой тулаан болж байна да. Өсгөр зүүн давталгаан дээр нь баруун хаалтыг хийсэн. Их сонирхолтой болсон доо. Jordan Harris гоё иргэсэн дамжуул James Carney цоолгой төгсгөл онооны зэрэг 18 болголоо. Ямар гоё хөдөлгөөн өндөр түвшний ойлголцол байв. Гурван онооны зөрүү буюу ердөө нэг л довтлооны зөрүүтэй болсон байна. Бэлгүүн дээр нэгэн хаалтыг Норвег Пэл гүйцэтгэв. Пэлээвцээ төгөлдрийг авчих болов гэсэн бие хэмжээг үзүүлсэн Слэмнаг амжилттай болсон. Жорди Чиманга. Яскра их таархан дамжуулах бөмбөг алдалт болсон Jordan Harris. Нийслэлийн цаг. Дамжуулт дээр Jordan Harris хүрдсэн бөмбөг таслагдсан. Jordan Harris урагшаа ганцаараа гараад ирсэн цайрган дээрээс хүчтэй төгсөглөө. Өөрөө бөмбөг таслаад өөрөө 2 оноо олгосон. Дөрөв зөвлбөр дуудав. Ямартай ч зөвлбөр дуудсан. Тэмүүлэн Чимангад буцаагаад өгсөн. Чиманга ямар гоё ачваа Норвег Пэл. Эрдэнэ орж ирсэн байна. Төгөлдөр нөгөөнөөс бөмбөгийг тасалсан. Гар урт байна яалтчгүй. За өөрөө залаад эсрэг багийн бүс рүү орж ирсэндээ төгөлдөр Харрисыг харгалсан. Дэлгэр нэмд ямар гоё дамжуултыг үлдээсэн бэ? Сид базрын төгөлдөр. Ямар гоё мэдрэмж вэ? Ямар гоё шийдвэр вэ саяных. За ёстой нэг конус үлдэж байгаа юм шиг л явчлаа да сая. Ээж аваар нь одоо багархаад үзгээс яах вэ? Дахиад нэг харъя. Энд дэр Харрисыг хийхгүй харгалсан. Яа. За тэгээд тэр шалдаж өгж байгаа дамжуулт. Үнэхээр гоё дамжуулт өглөө 12 онооны зүрх. FC завсарлаг. Цэвэр системийг тоглож байгаа шүү дээ. Яг л классик Европ тоглож байгаа. Jordan Harris нэгээр хаяад өгсөн Carney цайрган дээрээс төгсөж ямар гайхалтай тоглоо вэ? Цаан зовж жаргал гарч ирсэн тавхан дээр. Үргээд өөрөө авч байгаа юм байна. Jordan Harris дамжуулт Эрдэнэ ямар гоё өгсөн бэ? James Carney!
Инквадрыг өөрийнхөө тоглооны зөөлөөс болголоо. Яа, FC-ийн саяны довтлооны зохион байгуулалт шижилт ямар гоё байна.